Бидний хайртайч Сүхбаатарын ламжавна 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж өөр хүүхэд ачцээ анд нөхөд төрөл төрөсөд бидэнд нөхөж уршгүй хүнд гарц тохиолдлоо. Ламжавна өвөр Монголын зүүн үзэмчин хошууны улгай суманд 1937 оны 1-р сарын 5-ны өдөр малчин ард Сүхбаатарын ууган охин болон мэндэлсэн билээ. Бага наснда эцгийн гар дээр өсөн хүмүүжиж 1945-аас 1949 онд бага сургууль дүүргэж 1957 оноос гадаад худалдааны дамжлаг баазад ноормчноор дасралтгүй 32 жил ажиллаж байгаад 1989 онд Гавьяаныхаа амралтанд гарсан билээ. Ээж маань 5 хүү 3 охиныг гарыг нь ганцхан хөлийг нь 4 төргсөн ачтан билээ. Ээж минь хөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөрөнлөн алдарт хийн 1-2 дугаард худалдааны тэргүүний ажилтан 6-7 дугаар жилийн гавшгаач, ардын хөвсгөлийн 60 жилийн гавшгаач, социалист худалдааны 70 жилийн ойн тэмдэг, гадаад худалдааны дамжлаг баазын 80 жилийн ойн тэмдэг, Монгол улсад худалдааны байгууллага хөгжсөний 90 жилийн хүндэт тэмдэг, Монгол зурхай судлалын академи бурханлаг ээж хүндэт медаль, Чавлсан хотын тэргүүний ажилтан, Монгол Ардын хувьсгалт намын Ахмад зүтгэлт, Монгол Ардын хувьсгалт намын эх орны төлөө медаль, Дорнод аймгийн саран ээж зэрэг гавьяа шагналаар шагнагдж байлаа. Хайртай ээж таны минь ажиллаж хичээнгүй. 50 дүлгөөн зан чанар. Өөр хүүхэд төрөл төрөсөд анд нөхөд бидний зүрх сэтгэлд үрд дурсагдах болно. Сайн амгалан болтугай.